Өдрийн амьдрал буцаж завгүй мөчөд үргэлжилсээр хариу үдэш нь өөр ертөнц. Согтуурлахында хэтрүүлэн хэрэгэлсэн нэгэн агсан тавьж гэрүүлэн хүчийг хүчин хууль зөрчиггээд гэмт хэргийг хүчлэн шүний Улаанбаатарт гарна. Иймийн тул өнөөдрийн сурвалжлагад бид шүний Улаанбаатараар хүргэж байгаа юм. Эхлээд урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг хүргэе. Сайнаас нэхлээ. Хөдөлгөөнт пост ажилуулахаас эхлээд хэрэндээ л энэ чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлж байгаагаа цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Үүний нэг хэсэг нохоо тэргүүлгийн нохоо харсан сэжигтэн агсагнагч цамнаж хэрэг тарихаас жиргснээр зөрчлийн тог бууруулсан тухайгач тайлхимсан. За таны хувьд жишээ нохоо эргүүлэлт харуулт гараад одоо хэр хугацааг өнгөрүүлж байна? За 1 жил болж байна. Энэ хугацаанд ямар хэрэгүүд дээр ажиллав? За ер нь хулгайн хэрэг бол илрүүлсэн байгаа нэлээд хэд жилийн хугацаанд яг хоо хулгайн хэрэг юм да. Хулгайн хэрэг дээр. Энэ нохоо маань хэдэн настай, ямар нэртэй? Нохоо хэр удаан? Динго дуудлагатай. Одоо 6 настай нохоо байгаа. Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байсан? 6 жил болж байгаа гэсэн. Тэгтээ 6 жил. Тий. За ер нь бид нэр 10-20 хоног гарч байна. Тэгэхэд одоо энэ яг энэ модны хоёрын чиглэлийн дуудлага болоо гэмт хэргийн зөрчил эрс буурсан байгаа ямар ч гэсэн ажиллаж эхэлснээс хойш. Баян зүрх дээр нэг нохоо юм аа. Пума гэдэг. Тэр чинь болохоор яг мөрний чиглэлийн нохоо. Манайх чинь болохоор эргүүл хамгаалалт. Дээрээс нь бас яг миний хөдөлжсэн нохоо бол тэтгэвртэй гарцсан л да. За би энийг хөдлөөд нэг сар харьцаал болж байгаа. Танилцаад ер нь. Тий. Яг өмнө ажилласан нохоо маань тэтгэвртэй гараад одоо алмаас чөлөөлөгдсөн байгаа. Тэгээд бас нохоотойгоо нэг сайн харьцаж чадаагүй л. Тэтгэвртэй гарахаар нь яад юм? За тэнд одоо мэдгүй бас яг яасан нэг тэтгэвртэй гарахаар одоо дуудлага худалдаанд оруулж тэгээд яг эзэнд нь эсвэл хамгаалтын байгууллага зарах марах ч юм уу нэг юм. Баасан гарыг бүр согтууруулахында хэрэглэж даривсан залуус хурд хэтрүүлж хэрэг төртдөг тул битгий ослогийн тал гаргаачаа хэмээн учирлан гуйж уурлаж сануулгах цагдаагийн албагчид инхүү ажиллаж байгаамаа. Байж болох бүхэл аргаар сануулж сэрэмжлүүлж торгож шийтгэж загнаж гуйж үүргээ биелүүлэн суугаа замын цагдаагийнхан чухам иймийн тул өчигдөр 2 цаг хүртэл ажиллаж бөглөө. Харин согтуурны зүйл иргэсэн үедээ тээврийч одоо замын хөдөлгөөнд орж хүнээсээ удаа зам дээр усрах гарах тохиолдол нэлээдгүй гаргадаг. Үүнээс өрсөн сэргийл дасан зогсоохын тулд нэлээдгүй одоо нэгэн шалгалтуудыг бид нар хийж ажиллаж байна. За өнгөрсөн онд хэд л манай аль багш 51 мянган жолоочийг бол тийм ээ согтуугаар тээврийч одоо жохтон журмалсан байгаа. За үүнээс 11 мянган нь бол одоо урд өмнө дахин эрхээ асуулж байгаа эрх хасагдсан хугацаанд дуусаагүй байх үедээ давтан жолоодж явсан юм жолооч нарыг илрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ тоо цаашдаа ч гэсэн өсөх хандлагатай байгаа учраас энээс өрсөн сэргийлгүүднээс ингэж нэгдсэн шалгалтуудыг бол тогтмол хийж ажиллаж байгаа. 2014 оны статистикаар согтуугаар тээврийн хэрэгсэж жолоодж байгаа давт дээр бас гаргасан хийгээд хүний амнаас нь халдсан тохиолдол ер нь хэд гарсан бэ? Тэгэхээр согтуугаар автомашин жолоодж байгаа зам дээр усрыг гаргасан 1541 тохиолдол бүртгэгдсэн. За үүнээс согтуурлын зүйл хэрэгсүүдэд тээврийч жолоодж байгаа зам дээр усрыг бол бас амьсаа алдсан 179 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ тоо бол өнөөдөр бол яг өнөөдрийн нийгэмд ингээд аваад үзэх юм бол асар өндөр тоо. Тэгэхээр үүнээс өрсөн сэргийлэхийн тулд хүн болгоны үүрэг оролцоо бол хэрэгтэй байгаа. Ядчил албан байгууллага аж ахуйн нэгжүүд гэдэг юм уу хэсэг бүлэг найз нөхдөөрөө нийлж байгаа бол энд жолоо бариа явж байгаа үндэ бас арх согтуурлын зүйл хэрэглүүлэхгүй байх тал дээр иргэд маань ч гэсэн бас анхаардаг. Дээр нь цагдаагийн байгууллагууд нөхөрөө яг согтуугаар автомашин жолоодж явж байгаа хүн одоо яг одоо мэдж байгаа бол тухайн мэдээллийг бас цагдаагийн байгууллагуудаас өгдөг баймаар л гэсэн иргэдэд хандж хэлмээр. Улаанбаатар хотын цагдаагийн газраас яг бидний өдөртөнд яг амьдралаа баримтлаад ажиллаж байгаа хууль маань захиргааны хууль энэ хууль маань 1992 онд батлагдсан хууль байдаг. За энэ хуулийн заагдсан дагуу бол одоогийн байдлаар бидний яг хариуцлага бол 6 сараас 2 жил зугаар тээврийч жолоодох хэргийг хасна. Мөн тээврийч жолоодох эрхгүй итгээд буюу урд өмнө эрхээ асуулцсан итгээд согтуугаар дахин тээврийч жолоодох юм 7-30 хоног баримтлах ийм арга хэмжээ байгаа. Тэгэхээр энэхүү арга хэмжээ маань яг өнөөгийн нийгэмд бол тийм одоо эрх зүйн чадамж гэдэг юм нөлөөлөл бол алдсан гэдэг нь бол өнгөрсөн жилийн статистик тоо баримтаас харагдж байгаа. Тэгэхээр энэ дээр улсын хурал судалтай эмэгтэй гишүүдийн зөвлөлд бид нар хандсны үндсэн дээр яг одоо энэ одоо тээврийч жолоодох эрх хасахын арга хэмжээнд дээр давхар мөнгөнд торгуул дагалддаг байя. Гадны бусад орны жишгүүд ч гэсэн мөнгөнд торгуул дагалддаг. Асар өндөр торгуулууд дагалж идэг. Тэгэхээр мөнгөнд торгуул дагалддаг байя гэсэн тийм саналыг оруулчаад энэ одоо санал маань хуулийн төсөл маань энэ одоо хаврын чуулганаар хилцэх байх гэж бид нар бол найдлага тавиулъя гэж байна.
Би үгүй. За. Сая одоо эмэгтэйчүүдээр ихийг хамгаалах өдөр 7-ноос 8 шилжих шөнөхэд мэдээж шорхой удирдлагын төвд 90 жолооч согтуугаар тээврийн жолооцныг саатуулж зогсоосон байна. За үүнээс 21 согтуугаар тээврийн жолоод гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэнийг одоо саатуулах төвд саатуулсан. Хуучнаар бол эрүүл жүлэх төв шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л өндөр тоо гарч байгаа биз. Тэгээ саяны одоо цэргийн баярын өдөр байна. Бас маш их согтуугаар тээврийн жолооцсон зөрчил гарсан. Тэгэхээр энэ бол 100 гараа явцсан. Тэгэхээр ерөөсөө тээврийн эрхлийг согтуугаар жолоодох зөрчил бол яг энэ баяр ёслолын өдрүүдэд ихсэж байна гэж хэлж болно. Ялангуяа энэ 7 хоногийн баасан гарагт яг энэ зөрчил бол ихсдэг учраас цагдаагийн байгууллагын алба багчд маань за гэмтэргээс өрсөн сэргийлэх ажлыг бас өнөөдөр ингээд зохион байгуулан явуулж байгаа. За баярлалаа. Тэгэхээр Эгэллээс та бүхэндээ бодисол сурвалжлагыг шөнийн Улаанбаатартай холбогдох сэдвээр хүргэж байна. Тэгэхээр энэ нийслэлчүүдийн нэг шөнийн амьдралтай салшгүй холбоотой асуудал нь сүүлийн жилүүдэд гарч байгаа. Энэ согтуугаар зам тээврийн осол жолоо барьж аваад осол гаргасан тохиолдолд хүний амнасанд халтсан гэх мэтчлэнгийн асуудал байгаа. За нөгөө талаас цагдаагийн байгууллагаас, хууль хяналтын байгууллагаас сэлдэг. За яг өнөөдөр дагаж мөрч байгаа хуулиуд нь ихэвчлэн өнөөгөөс 10 гаруй жилийн өмнө батлагдсан хууль байдаг учраас өнөөгийн нийгэмтэйгээ уялдаж чаддгүй учраас анхаарах шаардлага бий гэдэг зүйлийг хэлж байна. Бодисол сурвалжлагын төвчөнд анхаарлаа хандуулж баярлалаа. Сайн байна уу та? Ер нь одоо шөнийн 21 цагаас эхлээд 2 цагийн хүртэл хяналт шалгалт хийнэ гэж байна. Одоо 12 цаг болж байна. Яг энэ цаг мөчид ер нь сүүлийн 3 цаг орчим хяналт шалгалт хийхэд ямар зөрчлүүд илэрвэ? Энэ газарчингийн уулзуур дээр ирээд бид нэр 2 цаг шалгалт хийлээ. Сая энэ согтуугаар тээврийг жолоодсон 3 жолоочийг илрүүллээ. Тэгээд эрхээ асуусан буюу жолоод ирэхгүйгээр 2 тээврийн эрхслийг түр саатуулах байранд хийчихэ байж байна. Тэгээд Баянгол дүүргээс 90 сурвалжлагч байгаа бас нэг тээврийн эрхсэл манай нэг зохицуулах сайн аваач өгсөн байна. Ер нь энэ нэгдсэн шалгалт хийн гэдэг маань шөнийн цагаар согтууруулах хундаан зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрхсэл жолоод зам тээврийн осол нэдэдгүй гардаг. Тэгээд энээс одоо зам тээвэр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үүднээс бид нэр нэгдсэн шалгалттай ажиллаж байна. Одоогийн байдлаар бол нэг согтуугаар тээврийн жолоодсон 3 жолоочийг л илрүүлээд байж энэ. 7 хоног болгоо ингэж шалгалтгүй. Тий, 7 хоног болгон бид нэр баасан гарагт ингэж тэгсэн шалгалт явагддаг Улаанбаатартай юм шиг. Ер нь өнгөрсөн 7 хоногийн жишээс авч үзэхэд баасан гарагт цогтуугаар тээврийн эрхсэл жолоодсон ичнэ тохиолдол юм болоо. Дүүргийн хэмжээнд. Дүүргийн хэмжээнд бол өнгөрсөн 7 хоногт бол нэг 70-80 согтоо орсон. Сая 3 сарын 18-нд 150-60 согтоо орсон. Зөвхөн хоногийн хэмжээнд нэгдсэн шалгалт юм. Улаанбаатартай хэмжээнд шүү дээ. Тий. За жолооч нарт иргэдэд анхаарч сэрэмжлүүлэх зүйл. Байлгаа яг хүн согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрхсэл битгий жолоод очие. Энэ маань өөрөө эргээд хохирол учрал нь одоо маш их хүнд байдаг. Эдийн материалын эвдэрлэлд хүний эрдэн таймнаас хохирдог, өөрөө бэртэж гэмтдэг юм осолтой учраас согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрхсэл битгий жолоод очие. Хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн сайн хангаж яваач. Замун хөдөлгөөний дүрм журмаа битгий зөрчөөч гэж нийт хөдөлгөөнд оролцогчдод хэлмээр байна. Ингээд зам дээр явж буй машин бүрийг саатуулсан бичиг баримтыг шалгаж хувийн мэдээллийг нягтлахдаа удаан хугацаанд ирж хайсан орон байрны хулгайчийг илрүүлжээ. За 23 цаг 15 минут болсон байна. Тэгэхээр агийн цаг мөчид хулгайн гэмт хэрэгээр 90 сурвалжлагчаас этгээдийг илрүүлсэн гэж байна л да. Хэрхий яаж барьж илрүүлв? Зам дээр ер нь хяналт шалгалт хийгээ зэжиг хөх машиныг зогсоор шалгаад нөгөө нэг шалгах төхөөрөмжөөр багжаар шалгахад Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээс хулгайн гэмт хэрэгтэй хэлцээс ер нь суралцсан гэх тийм асав сангаар мэддэг. Тэгээд тухайн гэмт хэрэгтнийг барьж саатуулаад энд мөрдөн байцаагчд нь шилжүүлсэн байна. Хэд орчим насны хүн байсан бэ сэжигтэн? 35 орчим нас. Ямар төрлийн хулгай байсан бэ? За ер нь бол нэг хулгайн гэмт хэрэг юм шиг л. Ер нь сэжиг бүхий машин гэхээр ямар тээврийн эрхлийг зогсоод байна? Ер нь тэгээ гадаад үзэмж тэгээд ер нь явж байгаа байрж байгаа байдал тэгээд жолоочийн хандлага мандлагыг ер нь бол ажиглана л да. Тэ. Той чэзэр марк машинс. Нүүрчүүд цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна?
Би ороод цагдаа албанд ороод удаагүй байна. Сар гаранд болж байна. Анхны хэрэг илрүүл. Тий. Анхны. Тэднийг инхүү ажиллах зур согтууруулах хундаа худалдан борлуулах, хинт худалдах зэрэг нь хуулиас салж зохион байгуулалтад оржээ. Тодорхойлбол энэ цэнгэний газар Баянзүрх дүүргийн 1-р хооронд байрладаг. Шөнийн 1 цаг өнгөрч байх үед энд согтууруулах хундаа борлуулж буйсыг тандуулахаар цагдаагийнхан туршил оруулсан. Гэтэл тэдгээр иргэдийг уг баарныхан саатуулж дотор нь үйлчлүүлж байсан хүмүүсийг ч хамттан түгжчихлээ. Ингээд соёлтойгоор хаалга тогшохоос өөр сонголт энд байсангүй. Гэтэл дотогш нэвтэрсэн иргэдийн нэг нь бид нь халдаад байна гэх мэдээллийг утсаар цагдаад мэдэгдснээр хүч нэмэгдүүлсэн. Ингээд ч цагдаагийнхан хаалгыг нээж чадаагүй. Учир нь бусдын өмчөд халдаж болохгүй гэж хууль заасантай холбоотой гэлээ. За гэвч энэ олон цагдаагийн алба хаагчдад хаалга онгойлгохыг шаардаад дотор байгаа хүмүүсийг гаргахыг хүсээд дотор шалгалт хийхийг хүссэн боловч ерөөсөө хаалга таг төгжөөд ерөөсөө онгойлгохгүй гүрийцэн. Тэгээд энэ хаалган дээр бол одоо арын хаалга нь хөнгөө болохыг хүлээж аваад ингээд гаргаж явдаг юм зохион байгуулалтад орсон. Энэ бол арх согтууруулах хундаг худалдан борлуулах үйл ажиллагаа далд зохион байгуулалтад орсон байгаагийн нэг илрэл болж байгаа. Тэгвэл бол их сурвалжууд хэлж байгаа. Дотор уг нь бол шөнийн 00 цагаас хойш согтууруулах хундаа борлуулаагүй гэдгийг хэлэхэд болох асуудал байсан хэдий ч за дотгошоо орсон хүмүүсийг төвчлээ бид нь халдсан байна. Дээрээс нь үйлчлүүлэгчд ирэхийг зөрчөөд гарахгүй гэх мэтчлэнгээр асуусан байна. Уг нь бол энд цагдаагийн алба хаагч нэлээд олон тоогоор ажиллаж байна. Гэвч өнөөдөр энэ олон алба хаагчийг үл ойшоож хаалга таг төгжөөд ингээд дээгүүрээ асуудлыг шийдвэрлэхэд туцаар хэрдэг. Тийм асуудал болсон өнөөдөр энэ баар цэнгэний газруудад байна гэдэг ихэнх зүйтэй байх. Нөгөө талаас энэ хүмүүс яагаад дотгошоо орж чадахгүй байна вэ гэдэг асуудал. Ийм олуулаа үйж энэ ганц хаалгыг онгойлгоод орж чадахгүй юу гэдэг асуудал дээр бид хувийн өмчөд халтсан асуудалд орох учраас онгойлгож чадахгүй. Энэ бол өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийдэг. Манай хуулийн зохицуулж ерөөсөө ийм л юм байна. Дотор нь хэрвээ хин нэгэн хүний амь насанд халдчихэд юм уу эрүүл мэндийг нь хохироож ивэл тэр цагдаагийн албаагч дотгошоо нэвтэрч чадахгүй. Энэ ерөөсөө хувийн өмч гэдэг үүднээсээ хуулийн зохицуултанд байдгийн байна. Энэ талаар бол албаагчид бол бэрхшээлээ хэлж байна. За нөгөө талаас яг ийхүү бөөнөрөө ингээд үйл ажиллагааг тасан зогсоох гээд харуулт гарах үед нь бол цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгч тараадаг гэж их сурвалжууд мэдээлж байгаагаар. За ингээд тараагаад явангуут нь хөнгүү олчин тэр үед нь хүмүүсийг нь гаргаж явуулдаг. Нийсэндээ суллаж тавьдаг хорж агаад ийм дүр зураг манай энэ үйлчлэгээний газруудад бас байна гэдгийг хэлхэн зүйтэй байна. Гэтэл цагдаагийнхан ийм олуулаа хийж яагаад дотгошоо орж чадахгүй юм? Манай цагдаагийн байгууллага одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа сансрын түнэл дээрх цагийн төрлийн ажиллагааг байгаа. Одоо ч цаг 2 цаг болж байгаа. 3 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй энэ баарууд. Тэгээд одоо сая болохоор сэтгүүлч нар дотор орлоо гэд дуудлага мэдээ түлээж аваад ирж байна. Ингээд хаалганд төгжээд та нар өөрсдөө сая харлаа. Бид нар бол энэ баарыг халдаж нийт зүйлийг нэвлэж дээрээс нь энэ хаалгуудыг нэвлэж орох эрх байхгүй. Хүний эмчэд халдсан асуудал болно. Тийм болохоор одоо энэ нэг одоо хизээ онгойлгоно төрүүлсэн орлоо одоо энэ чинь. Өглөө болгон дээр заасан. Одоо ингээд зөксөд ямар ч хэрэг. Ямар хуулийн дээр зааснаар за хуулийн заасан яг өмнө 3 цаг хүртэл аж ахуйн нэгж байгууллагууд буюу хамгийн гол нь тэр хувийн цагдаа нар дотор жишээ нь хүн амны хэрэг гарч ивэл яах вэ? Бас онгойлгохын хөдөлгөөний зохион болоод чинь нэг нь одоо тийм ээ бэлтэж юм. Тэгтээ дотор архиар үйлчилж байна. Зөндөө олон хүмүүс цогтун байна. Хамгийн гол нь онгойлгож чадахгүй байгаа нь ямар хуулийн зохицуулалт гүйж яхад ягаад цагдаа нар шаардлагатай тохиолдолд хаалгыг онгойлгож болохгүй гэж. Манай цагдаа байгууллага одоо энэ чи үүдэн дээр ингээд байж байна. Авдаг гэхээр одоо эвдэж болохгүй, хүний эмчд хадаж болохгүй ч. Ямар хуулийн бэ тийм. Бусдын хийзүүлийг усгаж имдэх гэж эрэггүй хэлэн заасан байт. Тэгэхээр одоо энэ эвдээд орчих юм бол эдгээр өөрсдөө эргээд ариусгах асуудал хэрэгтэй шүү дээ. Тэр өнөөдөр манай хууль эрх зүйн орчинд шинтгэл хэрэгтэй байна гэж хэлж байна. Хэрэгтэй байна тийм ээ хэрэгтэй. Одоо энэ одоо ажиллаад байгаа дотор нь төвжигдсэн байгаа хүмүүсийг гаргахын тулд одоо бид нар одоо ямар ч ажиллагаа хийж чадахгүй байна л гэсэн үг цаг. За энэ нь болохоор захиргааны ажлын тухай хууль заасны дагуу 32 зааснаар цагдаагийн байгууллага тавьсан шаардлага буюу үйл ажиллагааны зүйл ингээ торгох тийм арга хэмжээтэй. Энэ газрыг ер нь та мэдгүй удаа дараа зөрчил гаргадаг уу? Эзэн нь ямар хүн байдгийг? За яг одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ пирамид гэдэг энэ баарыг бол мэдж байна. Яг ямар захиралтай хэн гэдгийг одоо бол сайн мэдэхгүй байна. Хэсэг хугацаанд бааранд цоочлуулж саатуулах зэрэгэн ийм зүйл ярьж байна. Адуулж угаасаа бүгд өөрсдөө мэддэг юм байна л да. Хараад андчул юм байна.
Уус ороод бид чинь хэсэг зогсож байгаа ингээд утастай гайхад оролдонгууд харж байгаа юм чи бүгд. Удаарч готлоо байна. Гарцаа гэж хөөгд эхэлсэн. Тэгээд хөөгд эхлэнгүүд нь за гараа гэсэн тэгэл бүгд халууж ойлчвол ишэл хүнтэл уцаар хийдэл нь штэ. Гадагшааны хүнтэл орж цагтаа байхгүй нь байна уу гэл. Байхгүй гэсэн тэр гараа гээл. Тэгэл гарчлаа сая. Гагал араас түтгэл нилээ. Юм болоо тэгэл гадал. Цагдаа байхад бол хаалгаа тас цоочроод ингээ хүрээч. Сая бид нар ч энэ нилээ нүд цолоо штэ. Нүд зогсоход юусэн тоож оч юм алга. Хүн байж залга. Тэр нь дотор ойлсол бүгд гарыг гээд орилдоо энэ зодоо модон болон доторч байсан. Тэгээ бүгд гарах нь битэл энэ баг буу юм болж гарч илээ. Арх зарж ирсэн. Өмдөж арх пиа бүгд л үлээ. Зарж байгаа жууж байгаа хүмүүс байгаа юм чи дотроо. Тэгэхээр хуг баарны ажилчид дотроосоо түгжиж хүмүүсийг саатуулах үед зодон болсон, харин тэр үед хүн амны хэрэг гарсан бол яах вэ? Цагдаа бусдын өмчөд халдах хэрэггүйгээ зогсоод байх хэрэгцээ орчин үйлчилж байгаа болж байна. Энэ бол нийслэлд үйл ажиллагаа явуулж буй олон зэнгэний газрын нэг жишээ. Тэр дундаа бичил хэсэг. Гэтэл тэд төрийн цагдааг үл ойшоож хаалгаа тас түгжчихгээд сонсохгүй байна гэд гүрчтэй талаар их сурвалж хэлсэн. За, Игэл телевизийн сурвалжлах баг Баянзүрх дүр сансрын түнэл орчинд ажиллаж байгаа. Тэгэхээр шөнийн тэг цаг өнгөрсөн тул согтууруулахундаа борлуулах нь бол 20-т. Харин за одоо бидний харж байгаагаар энэ газар бүгд хаалттай харагдаж байна. Гэхдээ тэр үзүүр дээр яг энэ газруудад ажилладаг тус бүрийнх нь одоо зохицуулагчд юм ажилчид нь хүмүүсийг ирж байгаа хүмүүсийг караоке дүүлчлүүлгүй хаана орох уу гэж асууж байгаад зуучлаад энэ дотгошоо ордог. За жишээ нь манай сурвалжлах багийнхантай хамт явсан хитэн сэтгүүлчнэр бол ийшээ энгийн хувцастай сэтгүүлчнэр дотгошоо орцсон байгаа. Яг ийшээ бол энэ караоке гэж байгаа. Диско клуб гэж энэ камел. Тэгээд яг энд бол одоо орцсон дотор тэсэр нэг гаднаас нь үтгэр нь хаалганд цоочтой. Тэгээд дотор байгаа хүмүүс гарыг хэр гарахгүй цагдаа байна гэдэг ийм мэдээлэл өгч юм л доо. Тэгэхээр ер нь яг энэ мэдчилсэн согтууруулах ундааг нууц далд хэлбэрээр зардаг арга юм хэр байна. Ер нь Монгол Улсын ертөнц дотор тэмцдэг хуулийн 6 зүйлийн нэгт одоо аймын нийслэлийн засаг дарганы зөвшөөрдгүйгээр арьсцруулах ундаа хөдөлтөн борлуулахыг хариулсан байдаг. Мөн хуулийн 7 дугаар зүйлд шөнийн 00 цагаас шөнийн 00 цагаас хойш одоо арьсцруулах ундаа хөдөлтөн борлуулахыг хариулсан байдаг. Гэвч нийслэлийн засаг дарганы шөнийн нийслэлийн засаг дарганы 548 дугаар захирамжаар пүр баасан бэм гарагт шөнийн 00 цагаас 03 цаг хүртэл одоо арьсцруулах ундаа хөдөлтөн борлуулахгүйгээр ажиллаж олно гэсэн юм зүйл заалт байгаа. За одоо энэ хууль тогтоомж хэрэгжүүлэхгүй одоо энэ аж ахуйн нэгж байгууллагууд дээр одоо захиргааны архитектон сатууртаа тэмцдэг хуулийн дагуу 200-аас 250 мянган төгрөгөөр торгодог. Тэгээ энэ торгуулийн хэмжээ бол одоогийн энэ нийгэмд бол тэгэхээр тохиромжгүй тийм ээ. Торгуулийн хэмжээ хэд бага. Одоо тийм учраас энэ аж ахуйн нэгжүүд маань үнэхээр одоо хуулийн тогтоомжоо хэрэгжүүлэхгүй ингээд торгуулийн бага учраас торгуулаа төлчөөлөд ингээд ажиллаад тах жишээтэй. Удаа дараа хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуйн нэгжүүдийн эзэн захирлуудын царгааны харилцааны хууль заасны дагуу одоо баримтлах хүртэл одоо арга хэмжээ авч байгаа. Хамгийн гол нь энэ пүр баасан бэм гарагт одоо шөнийн 03 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн боловч арьсцруулах ундаа хөдөлтөн борлуулахыг хориулсан байгаа. Гэвч одоо энэ Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одоо энэ баар маань одоо тий хөдөлтөн борлуулад тэгээ одоо ингээ үүд ангаалахгүй ингээ ийм зөрчил гарлаа. Энэ дээр одоо бид нэр ертөнц дотор тэмцдэг хуулинд байгаа маргааш одоо эзэн захирлуудын дуудаж арга хэмжээгээ тооцоолно. Одоо бас нэг ямар ч байсан орнол гэж үзэж штеп. Хамгийн гол нь яг энэ хууль энэ зохиох хэрэгжиж байгаа хууль нь хэдэн онд батлагдсан хууль? Одоо энэ ертөнц дотор тэмцдэг хууль ч одоо 2001 оны хууль. Түүнээс хойш одоо ингээд ерөөсөө энэ хууль маань одоо шинжлэхт бүр зайлшгүй шаардлага гараад байгаа. Одоо гараад байгаа шүү дээ. Одоо нийгэм маань өөрчлөгдлөө торгуулийн хэмжээ бол хэд бага байна. Торгуулийн хэмжээ хэд бага болохоор одоо энэ аж ахуйн нэгжүүд маань хуулиар зөрчөөд мөнгө төлөөл ажиллаад байдаг. Тийм болохоор торгуулийн хэмжээг одоо ихсэх ч юм уу тийм ээ. Нэлээд санкцнаас өөрчлөх хэрэгтэй юм л да. Тэгээд нөгөө талаас хүн амын сэтгхүүд ухамсарт нөлөөлөх нэг шаардлага багш байгаа. Нөгөө талаас яг энэ нууцаар
дал дараагаар согтууруулаханд борлуулж ийн гэдэг нь эргээд нийгэмд ямар үр дагавар авчираад байна машингийн дээр тайлбар. Тэгээ энэ согтууруулах хундааг одоо ингээд хууль бусаар одоо ингээд нууц дал дараагаар ингэж худалдаж ингэснээс болоод одоо хүн одоо гинт хэргийг хохирогч болж байна тийм ээ, гинт хэрэгтэн болж байна. Дээрээс нь согтуугаар одоо тэрээр ирсэн бар ресторанд ороод арх согтууруулах хундаа хэрэглээд согтуугаар тэрээр ирсэлж олоод одоо наацхийн одоо асал аваар гинтл бэртэл өөрснөө ч одоо хохирч ийн одоо бусдын бие махбод ч одоо гинтл учруулж байна. Ийм учраас одоо ер нь цагдаагийн байгууллаас одоо арх согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхийн одоо хор оршийн талаар нэлээд сургалт сурчлагын ажил явуулж байгаа мөн одоо хуулийг хэрэгжүүлэх талаар хэсэгчсэн нэгдсэн болон арга хэмжээнүүдийг бол одоо удаа дараа явуулж байгаа. Боловч одоо энэ баар маань одоо хуулиа зөрчиж энэ ажиллаж байгаа дээр нэлээд арга хэмжээ авнаа. Энэ бол цэнгэний газрууд дотор бичил хэсэг нь. Харин томоохон цэнгэний газарт хэрхэн хууль зөрчиж байгаа нь энэ жишээ нь сарагдана. 21-ээс доош насныхан цогтууруулахандаа борлуулдаг, цаг хийтрүүлж арх зарсан гэх мэт. Нүүрэн дээрээ согтууруулахандаа хууль зөрчиж борлуулахдаа тэмцээд байгаа мэт гэвч нэдэр дээрээ хууль хэрхэн зөрчигдөж байгааг та харлаа. Улаанбаатар хотын шөнийн амьдралын нэг хэсэг нь анхаарах шаардлагатай асуудал байсаар байгаамаа.